Хай, өглөөний хөрөлт авъя. Хятадын хаврын баярын амралтанд дуусаад яг өчигдрөөс эхлээд ажил орж эхэлсэн. Нөхөр маань жахаа ажилдаа явцсан. Тэгээ хүү маань болохоор цэцэрлэгтээ яваагүй. Яагаад гэвэл нэг багш нь ангийнхаа групп дээр энэ 7 хоногт ирэх хүүхдүүд ихээ нэрсийг авсан чинь айгу цөөхөн хүүхдүүд очих юм билээ. 3 4 хүүхд. Тэнгүүт нь би хүүгээ цаа чи энэ 7 хоног гэртээ амарчих уу гэсэн чи тийг ийж шиг. Тэнгүүт нь цаа тэгвэл дараа 7 хоног цэцэрлэгт нь явуулъя гэд амраачлаа. Баярын амралт дуусаад Бээжиндээ гэртээ ирсэн чи гоё байна. Гэхдээ юу н гоё юм гэхлээр за одоо жоох 30 гарсан чинь тэгц юм аашаа нэг гэрийн хоол жоохон санаад идэг болчт юм билээ. Эмрийн нийтээ бараг лавшаа мавшаа идмэр санагдаад ам биш үү. Тэгш хотлаа би угсаа лавшаа нэг туртай ш. Зүгээр ингээд өөрөө хийсэн бараг өөрхөн хоолыг санаадсаа. Йоо. Тэнд нөгөө Чинхуанд авдахдаа буудлынхан хоолны газар нэг л орсон за. Өглөөний цайн ч ах уу тэнд иддэг гэсэн. Гэтэ яг өдрийнхөө хоолыг болохоор нэг л орсон. Тэгээд нэг айхтар гой санагдаагүй. За тэгээд хөвчлэн гадуур явж байхдаа ингээд гадуур юм идэжсэн аахгүй. Тэгсэн чинь ялцчгүй гэрийн хоол санагдаад идэм билээ. Тэгээ амар инээдтэй хурдан хайрч хурдан Бээжиндээ очиж хоолоо хийж идэ та. Нөхөр хүү хоёртоо хоол хийж идүүлээ да гэж бодогдод идэм билээ шүү дээ амар инээдтэй. Тэгээд нөхрөөсөө асуугаагүй. Ямар чи миний хийсэн гарын хоолыг идмээр байна уу гэд асуучвал мэдээж идмээр байна санаж л гэж хариулна шүү дээ. Тэгээд тэгээ хариулчихвал жинхнээсээ өөрөө хүрхий санаад гунилчих байх гэж. Би нэг хоол хийх дуртай хүн бишээ. Гэтэ нэг дургуу гэд өлсөд байгаа дэж болохгүй шүү дээ. Тэр чинь нэг дуранда хийхгүй л дээ. Хэрэгтэй болохоор л хийжгээ. Тэгээд ер нь яг ингээ хоол хийжээд гэрийнхэнтэйгээ хамтдаа суугаад идэх чинь бас гэр бүлийн аж аргалын бас нэлээд хөөрхөн хэсгэн штэ. Тэгэхээр нэг би гэрийнхэндээ хоол хийж өгөөд байна биш. Зүгээр би гэр бүлийн аж аргалтай болгож байгаа. Би өөрөө гой байхын төлөө хоол хийжээгээ гэдэг бодлоор ер нь хоолоо хийдэг. Ер нь ихэнх гэрээ эзэгтэйчүүд ийм л байдаг бах. Гэхдээ яг одоо тэгэл амьдралын хэмнэлээс шалтгаалаад амьдрал илүү завгүй болсон, анхаарал тавих, сатаарах зүйлс маш их болсноос шалтгаалаад гэртээ өөрөө хоол хийгээд гэрийнхэнтэйгээ идэх нь бас яалтчгүй арай багасах бах. Хятадд бол монголчуудтай харьцуулахад амар бага. Монголд ч ер нь явандаа тэл хөгжлөө дагаал завгүй амьдралаасаа болол яалтчгүй улам багасгал байх л та. Өмнө нь тэгэл өдөр болгон гэртээ хоолдог гэсэн бол нэг ядаж нэг өдөрт нь гадуур хоолдог болох, аль эсвэл гаднаас хүрээлтийн хоол авч иддэг болох ч юм уу тий. Хятад бол ер нь за нэг өөрөө хоолоо хийгээд идэг залуучууд бол амар цөөхөндөө ихэнх л тэгэл өдрийн 3 хоолоо ажил дээр идчихдэг, гадуур идчихдэг, аль эсвэл гаднаас хүрээлтийн захиалга хоол захиалаад идчихдэг. Тэр нь гэхдээ ер нь зардлын хувьд бас бараг дүндээ дүнзаа нэг мөнгө хэмнэх гээд аль эсвэл гаднаас авлаа гэдэг мөнгө зарцуулаад байгаа юм биш. Хятад бол тэгэл бараг хүнсээ аваад хоол хийхэд гаднаас авсантай бараг ойролцоо болчхоор байгаа тах шиг үгүй. Энгийн хоолн дээр бол тэгээд хүүгийн цэцэрлэгийн ээж нарынхан яриаг сонсохоор за яг ингээд нат шиг өдөр болгон гэртээ хоол хийдэг хүмүүс бас бараг байхгүй. За нэг 7 хоногт 2 3 удаа бол гэртээ нэг амархан хоол хийждэг. Тэгээд бусд нь бол их хөвчлэн хүрээлтийн хоол захиалаа идчихдэг. Аль эсвэл нөхрүүд нь бас ингээд ажил дээрээ хоолоо идчихэд ирчдэг болохоор оройдоо нэг тариг жимсхий идэл унтчихдаг ч юм уу. Амар их тийм байгаад идэв. Тэгээ манай байрны нэг 2 хятад охин болохоор нөхрүүд нь ирэхээр одоо би л гэхэд за нөхөр ажиллаа сутахгүй ирэх чинь одоо яг бууза тавья гэдэг шиг ингээ одоо яг халуун орж ирэхэд нь халуун алтай байх хэрэгтэй мэт ч юм уу нэг жоохон ажил юм шиг жоохон ач холбогдол илүү өгдөө штэ. Тэр 2 охин болохоор ерөөсөө тэгдэггүй. Нөхөр утахгүй ирэх чинь ямар хоол гаднаас захиалах вэ гэд ингээд идэг за. Тэгэд нэг өстө 7 хоногт өстө 2 3 л хоол хийдэг бах. Тэгэл ихэнхдээ бол захиалгын хоол идэл тэрийгээ бас захиалах гэж нөхөртөөгөө бөө маргаан болчдаг. За нэг охин бол өнөөдөр би тэрийг идэнэ гэд хахад чи тэрийг захиалчлаа энэ төр гэл. За өнөөдөр нөхөр IKEA орж сандал аавна гэсэн. Тэгсэн чи IKEA-гийнхэн сандал 35 хилийг л даадаг ч гэх шиг за. Тэгэхээр чи нөхөр хоёр одоо сууж болохгүй мүү хайшаа. Гэтэ хүн ингэ суухлаар чинь
бүх жингээ бүсэндөө өгөөд ингээд сандал дараад байгаа юм биш шүү дээ. Сандалны өндөр намаас хамаарах бах тий. Намхан сандал дээр жингийн 30% орой суудаг гэвэл болж ийн гэж. За бай бай.